Монгол улсын ерөнхий сайдад итгэл үзүүлэх хэсэх асуудлыг анх удаа Монголын парламент өчтөр хэлэлцлээ. За энд бол ардчилсан намын байр суурь анхнаасаа тодорхой байсан. Бид орж асуултаа асууна, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ. Эцсийн мөчид санал хураалтанд оролцохгүй гэдэг ардчилсан намын бүлгийн шийдвэр гарсан юм. Энэ бүлгийн шийдвэрт бид нар бат зогссон. Санал хураалтанд оролцоогүй. Санал хураалт нууцаар явсан. Тэгээд бол итгэл үзүүлсэнгүй. За энэ процесс бол ингээд яваад дууслаа. Одоо Монголын парламент шийдвэрлсэн энэний араас юм ярих хэрэггүй. Хуулиараа 30 хоногийн дотор дараагийн ерөнхий сайдыг парламент тавина. Баталж өгнө. Бас унгайчж болно. Ерөнхий сайд батлагдсан тохиолдолд өөрөө засгаа бүрдүүлдэг хуультай. Бид нар засгийн гишүүдийг батлахгүй. Тэр хүний өөрийнх нь бүрэн эрх мэдэл байхгүй юу? Та ямар ч тач Монголын түүхэнд 5 жил засагласан одоо Монгол улсын ерөнхий сайд хамгийн урт засагласан ерөнхий сайд шүү дээ. Энэний дараа намрын их баяр 4 жилээр орж байгаа. Бусад бүх ерөнхий сайдар 1.5-аас 2 жилийн настай байсан. За ингээд энэ үйл явдал хаагдлаа. Бид нэг түүхийг бичлээ. Тэгээд хувь гишүүний байр суурь гэх юм бол харамсалтай байна. Ерөнхий сайд ордон дотор ялагдлаа. Олон түмний санал бол өөр байсан гэдгийг би мэднэ. Би ч гэсэн яг энэтэй санал нэг байгаа. Гэхдээ одоо нэгэнт огцорсон юмны араас юу ярих вэ? Одоо урагшаа хараад яаралтай дараагийн ерөнхий сайдыг томилох асуудал өмнө байна. Дараагийн засгийн газрыг ямар нэг хүсэл байдал хүлээж байгаа юм чи? За дараагийн засгийн газар бол та хэцүү дээ. Үнэхээр хэцүү. Ардчилсан намгүй байгуулна гэдэг үнэхээр хэцүү. 42 гишүүнтэй сөрөг хүчин гэдэг энэ бол Монголын парламентод байгаагүй том сөрөг хүчин байхгүй юу. Тэгэхээр ажлаа явуулахад хэцүү. Гэхдээ мэдээж ардчилсан нам бүх ажлыг гацаахгүй. Зөөлөнд нь зөөлөн, бурууд нь хатуул явна. Бид нар бол одоо байр сууриа маш сайн хамгаална. Ямар ч одоо юугүй хяналтгүй засгийн газар бий болно. За энэ дээр жинхэнэ хяналтыг одоо тавих нь бидний үүрэг боллоо доо. За одоогор ганцхан би байр сууриа илэрхийлсэн байгаа. Өчигдөр шөнийн тэг цаг өнгөрч байхад Монгол улсын ерөнхийлөгч орж ирж мэдээлэл хийсэн. За Монгол улсын ерөнхийлөгч парламентэд тааллаараа орж ирнэ. Тааллаараа үг хэлнэ. Тааллаараа үзэл бодлоо илэрхийлэх нь Монгол улсын ерөнхийлөгчийн үүрэг эрх нь. За парламент бас хүндэтгэн хүлээн авсан. За миний би Монгол улсын ерөнхийлөгчийг хүндэтгэн үгийн сонссон. За харамсалтай нь энэ хүн тангаргаасаа нэцлээ. Нэгдүгээрт Монгол улсын ерөнхийлөгч Монгол улсын парламентод тангараг өргөдөг. За энэ тангаргийн гол заалт нь үндэсний язгуур эрх ашигыг дээдэлж үндэсний эв нэгдлийг хангана гэж Монгол улсын парламентод тангараг өргөдөг. Ерөнхийлөгч маань язгуур эрх ашигаа дээдэлсэнгүй. Монгол улсын эв нэгдлийн бэлэг тэмдэгэ өчтөр зөрчлөө. За Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 3-3-т нэг заалт бай. Тэр нь нийгмийн бүлэг улс төрийн хүчнүүдийн хооронд үл ойлголцол гарах юм бол тэрийг зөвшөлдсүүлэх ёстой. Монгол улсын ерөнхийлөгч эв нэгдлийг хангах ёстой. Тэрнээс биш парламент ардчилсан зарчмаараа ерөнхий сайдад итгэл үзүүлэх хэсгийг хэлэлцээд явж байхад орж ирээд илт тулгасан, илт нэг талыг баримтлсан мэдээлэл хийсэн өчигдөр. За жишээ нь хамтарсан засгийн газар буюу Монгол улсын ерөнхий сайд оюун эрдэнэд итгэл үзүүлэх хэсгийг парламент шийдэг байхад шууд дүгнэлт хэлсэн. Хамтарсан засгийн газар ингээд дуусч байгаа харамсалтай байна гэв. Энэ бол огцруулчлаа. Би бол огцруулахыг дэмжиж байна гэсэн үг. Дээрэс нь маш олон юм нийтлийг одоо зөрчсөн үг хэлсэндээ. Энийг бол одоо чинь ганц дахиад нэг жишээ авахад би намаа солиогүй гэж. Уучлаарай. Энэ хүн одоо намын гишүүн биш. Монгол улсын үндсэн хуулийн зааснаар Монгол улсын ерөнхийлөгч тангараг өргөсний дараа намаасаа татгалздаг хуультай. Би намаа солиогүй гэх мэтчлэн хувь хүн лөө хандсан айгүй хэм ирсэн. Ерөнхий сайд улсын хурлын дарга хоёрыг би хүмүүжүүлсэн. Миний тэр хүмүүжлэр явж гин үү гэх жишээний энэ үгийг хэлсэн. Тэгэхээр өчигдөр бол Монгол улсын ерөнхийлөгч Монгол улсын үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч бэлэг тэмдэг биш. Монгол улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэдэг утгаараа орж ирж парламентэд сүрдүүлэг хийсэн. Эв нэгдлийг бүснэс тангаргаасаа нэцсэн Монгол улсын язгуур эрх ашигаа мартсан.
Тэгэхээр энэ үндслүүдээр би Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлс өгөхөд импичмент хийх нэг санаачилж байгаа. Энэ бол Монгол Улсын парламентын гишүүний бүрээ эрх. Тийм учраас Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлс өгөхөд импичмент хийх хүртэл нь явнаа. Энэ асуудлыг одоо манай хуульчид яг эд ажиллаж байна. За миний зүгээр яг өнгөц хэлж байгаа хэдхэн заалт шүү. Маш олон хуулийг зөрчсөн. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчсөн. Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн. Тангарагаас нятсан. Монгол Улсын парламентын хуулийг зөрчсөн. Парламентын халдшгүй дарахын эрхэд халдсан, санаархсан гэх мэтчлэн асар олон хуулийн заалтуудыг зөрчсөн. Монгол Улсын ерөнхийлөгчид импичмент хийх анхны санаачлал юм. Энийг одоо тултал явна. Импичмент хийх төлөө явна да. Гэхдээ бүгд хуулийн дагуу. Ерөнхийдөө хоёрын хоорондын дайн гэдэг хичээлэл л тийм. Энэ хоёр хүний хооронд өвөл ойлголцол юм байл бүрчтэй гэж хэлдэг байна. Тань дээр юм. Би бол тэр хоёр хүн хоорондоо яасныг мэдэхгүй. А ямар ч тач үүссэн нөхцөл байдал бол Монгол Ардын намын баг хурал манай намыг хамтарсан засгийн газраас гаргах шийдвэр гаргасан. Бид нар гэрээний дүгнэлт нэгсэн. Ямар ч гэрээний дүгнэлт гаргаж ирээгүй. Тэгээ шууд парламент руу ордорсон. Итгэл үзүүлэх хэсэг. А ингээд итгэл үзүүлэх хэсгээр бид нар хилцчихсэн шүү дээ. Бүх юм хуулийн дагуу явсан. Өөрсөн засгийн газрын ерөн хамтарсан засгийн газрын үйл ажиллагааны дүгнэлт ерөнхийдөө сайн ажилласан гэж дүгнэж байгаа. Би бол хамтарсан засгийн газрыг сайн ажиллаж исэн гэж дүгнэж байгаа. Үнэхээр итгэл зүтгэлтэй яг нэг юм хийчээ. Тэр том төслүүдийг хөдлөгчий гэд одоо тээзүүгийн боловсруулад хөрөнгө мөнгөө хайгаад тэрэнд нь бид нар хүртэл оролцоод явчихсан. Тэгэд маш харамсалтай дараагийн ерөнхий сайд одоо хин гэж хүн гарч ирэхээс бүх юм шалтгаална. Гэхдээ би бол энээс цаашаа авилгачдтай, энээс цаашаа Монгол Улсын төрийн дээр гарсан хувийн компанитай, энээс цаашаа хууль бусаар олсон хөрөнгө хураахын төлөө явах засгийн газар байхгүй дээ. Яагаад гэвэл Монгол Улсын зэвсэг түвшний ерөнхий командлагч орж ирж дарамтлж байна. Энээс цаашаа ерөнхийлөгчийг давах, ерөнхийлөгчийг сөрөх энэ хүн чинь зэвсэг түвшний ерөнхий командлагч байхгүй. Тэргээрээ айдастай байхгүй юу? Энийг сүрж чадах ерөнхийсээ төрөх юм уу мэдгүй. Вэ лав. Юу ч гэсэн харъя. За хэнийг дэвшүүлж орж ирэх юм.